За энэ гурвын нийт тааштай гэдэг дүрэн байна тий. За энэ болохоор бас өөр утгуудтай. Гэхдээ одоо үзэгч нь болохоор эхний утга буюу таашоо гэдэг юмд хандах ямар нэг юмнөр чиглэсэн гэсэн утгыг бол заадаг. За тэр нь юу гэх гэсэн үг вэ гэвэл зөв монголоор нэг жишээлх юм бол одоо захиралд хандаж муухай зан гаргаж болохгүй. Захирал руу муухай зан гаргаж болохгүй. Захиралд хандаж одоо утга нь бол тийм захиралд хандаж захирал руу чиглэсэн тийм одоо шизүрэна үйлдэл ч юм уу тий шизүрэ гэдэг маань болохоор тийм болчмонгүй үйлдэл энэ төр бол хийж болохгүй гэсэн ийм тэнлүү хандаж чиглэсэн гэсэн юм л утгатай гэсэн үг. За хэдүүлээ тэгвэл уншаад явъя. За ими японоор бичсэн байна те. Хито котони кото о айтени буюу хито котони гэхээр хүнд эсвэл юмд гэсэн үг. Эсвэл хито кото о айтени буюу айте гэдэг чинь болохоор нөгөө тал гэсэн үг шүү дээ. Нөгөө тал. Тэр нөгөө талдаа хандсан. Нөгөө тал нь гэхдээ хүн ч ээж болно, юмч байж болно гэсэн үг. За хэвтлийн японоор тайлбарсны энэ унших юм бол соно хито я соно котони мукатте ику имэжи. Дахиад уншия. Соно хито я sorry. За соно хито я соно котони мукатте ику имэжи гэж аахгүй. За энэ юу гэж байгаа вэ гэвэл ямар нэгэн юм хүнд эсвэл ямар нэгэн юмд чиглээд явах чиглэсэн тийм имэж тийм нюанс гэсэн үг. Нюанс имэж тийм ойлголт гэсэн үг тий. За кодо кимочи тайдо аравасу. За юуг илэрхийлж байгаа вэ гэвэл кодо буюу үл хөдлөл, кимочи буюу сэтгэл. За тайдо гэдэг маань болохоор байдал хэлж байгаа. За монголоор хэвтүүл орчуулсан энэ болохоор харуул тухайн зорилгоод хүн эсвэл зүйл байдал чиглэсэн үйлдэл мэдрэмж кимочи гэдэг бас мэдрэмж шүү. За мэдрэмж хандаж руу чиглэсэн үйлдэл хандлага ер нь бол хандлагыг хэлж байгаа гэсэн үг. За нэг тийм имиж та нар ингэ бодчаарай. Тийм нэг иймэрхүү юм байна да гэдэг ингээ ойлгочих. За сэцүцоку буюу катачи яаж одоо холбогдож байгаа юм бэ? Юуны ардаас орж байгаа юм бэ гэдгийг харах юм бол мэйши дээр нэмэх нь нийт хааштай буюу нэр үг дээр нэмэх нь нийт хааштай шүү залхана гэсэн үг. За энэ бас тааштай гэж шүү ашиглаж болно. Эсвэл нийт тайсүрүү эсвэл нийт тааштай нөө гэж бас ашиглаж болно. Утгын хувьд бол адилхан. Юугаар ялгаатай гэвэл ард нь мэйши залгахдах үед энэ хоёрыг ашиглах юм байна. Нийт тайсүрүү болон нийт тааштай нөө. За мэйшини тайсүрүү мэйши. Эсвэл мэйшини тааштай нөө мэйши гэсэн. За рэбүн хэдүүлээ харъя. Номер 1. Сенсэний тааштай шицүрэ но кото о итте ва икемасе. Буюу сенсэний тааштай гэдэг маань болохоор багш руу чиглэсэн, багшад хандсан тийм багш руу тийм хандсан хандлага маань шицүрэна буюу бүдүүлэг. Шицүрэна буюу бүдүүлэг энийг айгүй ашигладаг шүү. Японочууд шицүрэна кото итте ва икемасен буюу шицүрэна кото гэдэг маань бүдүүлэг зүйлийг итте ва икемасен буюу хэлж болохгүй. Тэва икемасен гэдэг маань болохоор тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн үг. Тэгэхээр итте ва икемасен буюу хэлж болохгүй гэсэн. За бүтнээр нь орчуулах юм бол багшад хандаж бүдүүлэг зүйл хэлж болохгүй гэсэн энэ өгүүлбэр гарч ирж байна гэсэн үг. За хоёр дахь нь кодомоны тайсүрү аишоо ва тоттемо фукай desu гэж аахгүй юу. За тэгвэл энэ яаж ийнэ гэвэл кодомоны тайсүрү буюу хүүхдэд хандсан, хүүхд рүү чиглэсэн, хүүхдэд хандсан хандлага кодомоны тайсүрү айжо гэдэг маань болохоор хайр
хайрыг хэлж байгаа. Айжова тотемо фукай дес буюу маш гүн. Тотемо гэдэг маань болохоор маш их гэсэн үг шүү дээ. Үнэхээр гэсэн үг те. Фукай гэдэг маань болохоор гүн гэсэн үг. Гүн, фукай, гүн гэсэн үг. За тэгэхээр хүүхдэд хандах хайр маш гүн гэж орчуулагдчихэ. За 3 дахь нь болохоор карени тайсуру кимочига каватта гэж юм те. За каре гэдэг маань юу вэ? Эрэгтэй хүн хэлж байгаа те. Карени тайсуру гэхээр тэр эрэгтэй хүнд хандсан тэр эрэгтэй хүн рүү чиглэсэн хандлага маань хандсан кимочи буюу мэдрэмж сэтгэл карени тайсуру кимочи гэхээр тэр эрэгтэй хүнд түүнд хандсан миний мэдрэмж болон сэтгэл кавата гэхээр сэтгэл өөрчлөгдсөн. Кавата гэдэг маань өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгэхээр энэ маань энэ сүүлийн мэшиний тайсуру мэши болж байна те. Карени тайсуру кимочи буюу түүнд хандах сэтгэл мэдрэмж гэсэн утгаар орж ирж байна гэсэн үг.